Монголын үндэсний олон нийтийн телевиз Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо үзүүлж байна. AB Robocon 2025 үндэсний роботын тэмцээн. Хамтран зохион байгуулагч боловсролын яам. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Ивент тэтгэгч Mobicom Group. AB Robocon 2025 үндэсний роботын тэмцээн. Бүгд доошоо гараас суула ав. Яах наваас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байд. Аваад байгаа юм. Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий Zenobia бэлэн боллоо. Нэг гоохон байна. Хүн дутчаа болдгүй. Ганц тарчгүй. Godlike! Maniac! Замын дэд сургуулийн Red Bot ба механик инженер тээврийн сургуулийн Bent ба зүйлүүдээ бүгдээрээ сайн хийгээд үндэсний тэмцээнд амжилтанд оролцож тэргүүн болон дэд байр барьж шалгарсан хоёр баг
зохион байгуулагч улс давуу эрхтэйгээр AB Robocon 2025 олон улсын роботын тэмцээн 8 сарын 24-нд болно. Монгол улсыг төлөөлж 2 баг одоо олон улсын тэмцээнд оролцох эрхээ авнаа өнөөдрийн тэмцээнээс. За ямар ч 5 секунд дууссан. Одоо шууд эхлэв шүү. Явцаа. Тоглолт эхэлсэн шүү. Хүүхдээр тоглож байгаа. Бэмп. За. Цаг зогссон. За бэмп. Манай улсын хамгийн богино хугацаанд хамгийн өндөр амжилтыг Robocon-ы түүхэнд авсан 2004 онд Сөүлд болсон олон улсын тэмцээнээс 3 дугаар оройнд орж ирсэн ийм өндөр амжилтыг үзүүлсэн баг шүү дээ. Механик инженерчлэл тээврийн сургууль бол за За бэмп тоглолтод бомбыг оруулж байна. За залах хэвээр өөрийн зон дээр 8 секунд. За. Бэмп нэг л болж ихгүй байна да. Санснаар нь ажиллахгүй байх шиг байна роботууд бас хэсэлэнтэй л та. За ингээд төмөр замын дээд сургуулиас бомбыг тоглолтод орно. Тоглооны цаг 20 секунд ажилласан. За 118 секунд дутуу байгаа. Яваад өгөх хэрэгтэй. Цаг дуусгаад амжилттай байна. Сандарч болохгүй. Тайван тоглол. Төмөр замын дэд сургуулийн Red Bot баг. Механик инженер тээврийн сургуулийн Bemp баг. За. За эсрэг багт бомбог шилжлээ. За цаг ажилласан. Төмөр замын дэд сургууль яваад өгөх хэрэгтэй. Зондоо нэг залаад гяс яваад өгөх хэрэгтэй. Нөгөө хугацаа ч байгаа шүү дээ. Дамжуулж байгаа. За бас л болж гисэнгүү дээ. Бомбог эсрэг баг шилжлээ. За хоёр багийн хувьд нэг л уучраа болохгүй байна. Дараагийнхаа тоглолтод орж ирэхдээ сайн бэлдэж орж ирээ. Энэ бол зооны тоглолтууд явагдаж байгаа. Аль болох олон тоглолт гаргаж маш сайн багийг бас олон улсын тэмцээнд оролцуулах зорилготойгоор бид бүхэн зохион байгуулалтыг бэлдсэн байгаа. За, Бэмпэс бомбог тоглолтод оролцсон. За үндсэндээ 70 секунд үлдэж байна. Тоглолтын цаг дуусгаад яваад өг. За. Төмөр замын дэд сургууль залаад дамжуулах гад уг нь эргүүлэхтэй. За хашаа зогсоочлоо эсрэг багийн Европт. Төмөр замын дэд сургуулийн Red Bot баг. Механик инженер тээврийн сургуулийн Bemp баг. За бомбог тоглолтод орсон. Төмөр замын дэд сургууль яваад өгөх хэрэгтэй. Одоо бол хангалттай 2 товтлогоо хийсэн. Амжилттай. За нэг юмрчсан. За одоо заслаа тавиад өгөх юм уу? Заслаа нэг бол цаашаа гараад өгдөг юм уу? Дахиад холоос арай дутлаа. Бас нэлийн холоо шидэж шүү. За үндсэндээ 2 товтлогооны хугацаа үлдлээ дээ. 35 секунд. За Bemp бомбыг тоглоно. За ашгүй Bemp роботууд нь хурдтай ажиллаад ирлээ. Эргүүлэхдээ өөртөө хаялаа. Урдууран саарыг энийг Red Bot-ийнхан мэдсэн байна. За. За Bemp-ийн 2 робот бол харьцангуй дөрөвнийхийг бодвол хурдтай гүгэд эхэллээ шүү. Ажиллагаа ерөн хэвэн болчих шиг боллоо. За төмөр замын дэд сургууль 11 секундэд нэг давталгаа хийгээл дуусч байгаа байна цаг. За анхаар. Цаг явсан. Ийм ашиггүй юм яа.
За цаг дууссан. За цаг дуслаа. Баярлалаа. Дараагийн тоглолтод амжилт хүсье. Төмөр замын дэд сургуулийн Red Bot байна. Энэ жилийн онцлог бол роботууд маань сакс тоглоно. Сакс тоглохдоо мэдээж багийн ажиллагаа дамжуулалт шийдэл дээрээс нь бас өсөж тоох даалгавартай байгаа. Энэ жилийн тэмцээндээ одоо роботууд маань өсөж тоохож чадах уу гэдгийг харах үү. Тэгэхээр энэ жилийн тэмцээн бол дөрвөн сонирхолтой байгаа. Улсууд бас Монголд ирэх 19 оны тэмцээнд ирж үзсэн. Одоо мэдээж олон орн оролцох байх гэж найдаж байна. ABU Robocon 2025 үндэсний роботын тэмцээнийг ивент этгэгч Mobicom Group. Шинэ Монгол технологийн дэд сургуулийн Nomatech баг, үндэсний батлан хамгааллын их сургуулийн Арга баг. Бага сайхан хөгжөөнд дэмжиж байгаа. Багийн хөгжөөнд дэмжиж бүгдэнд нь талархснаа илэрхийлье. За энэ 5 секунд дуусчиж та бүгдийн тоглох цаг эхэлж байгаа шүү. Яар сандраад ропто дөрүүлээд эхлүүлвэ. За сандралгүй сайхан тоглоорой. За 5 секунд явсан. За явсан. За улаан талдаа тоглож байгаа Nomatech бомбыг тоглолтод орно. Амжилттай дамжуулах гэсэн боловч. За бомбог хураагдаж эсрэг багт үндэсний батлан хамгааллын их сургуулийн 10 багт бомбог шилжиж байна. За тэмцээн. Бомбог тоглолтод орсон. Эхэлсэн. Батлан хамгааллын их сургууль яагаад эргэлдээд байгаа юм бол? Бүжиг хийгээд байгаа зөвлөмөр хийж байгаа юм уу? За эсрэг бомбог эсрэг багт шилжлээ. Nomatech шинэ Монгол технологийн дэд сургууль. Хоёр 2016-7 оноос маш хөгжимтэй үндэсний робокон тэмцээнд тасралтгүй орж ирж байгаа. Шинэ Монгол технологийн дэд сургууль. За бараг зоо дөнгөж өнгөрөө шидэх юм байна. Хоп! Корона. За нэг барьцуул роботууд бараг хүнээс илүү шиддэг юм билээ дээ. За тоглолт эхэлсэн. 120 секунд үлдсэн байна. Тоглолт дуусгаад хангалттай цаг. Нөгөө робот асуудал үүссэн талбаар орж чадсангүй. 10 багийн хувьд. За ингээд тоглооны цаг дуус. Зооноос гарах нөгөө 8 секунд ч дуусчлаа. За анхаар цаг явсан. За Nomatech нэг роботтой эсрэг баг тоглож байгаа. За энийг ашиглана да. За 50. Оо хангалттай. За дахиад тусах юм байна. За дахиад нэг барьцуул явчихсан юм билээ. За 50. Довтооны цаг дуусгаад 3. За бомбог гарахтаа арай жоохон хүч дутуу гарчихсан боллоо. Барил. Тоглолтын цаг дуусгаад 88 секунд хангалттай цаг байна. Цаг ихэлсэн. За Nomatech-с бомбог тоглолтод орсон. Бас хааж байна. Шинэ Монгол технологийн дэд сургуулийн Nomatech баг, үндэсний батлан хамгааллын их сургуулийн Арга баг. Батлан хамгааллын их сургууль 10 баг бомбыг тоглолтод оруулж байна. За ажиллагаа нэг л болохгүй байна да. Робот гар ажиллагааг өдөрж байгаа багийн гишүүн нэг л болохгүй, робот болохгүй байна л да. За Nomatech сандарчлаа. Бибинэ дагаад сандраад байна хүүхдүүд. За батлан 10 багаас бомбог тоглолтод орно. 2 робот хоёулаа болохоо ажиллаа. Шүүгчийн шүглээр. За анхаар явсан. Цаг явсан. За Nomatech. За дамжуулалтаа сайхан. Онц. За батланд
10 багт бөмбөг шилжин. 10 баг тоглох боломжгүй бол цагийг ажилуулад 8 секундэд буцаагаад эсрэг багт бөмбөгийг олгоно. За, явсан шүү. Цаг явсан. 10-т яваад өгөөрэй. 10-т яваад өгөөрэй. Хамтран зохион байгуулагч, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. За. Номотек бөмбөгийг тоглолтод оруулж байна. За, одоо та явна тоглоорой. За 10-т цагийг ажилуулсан. 10-т бас өчтөр сайн туршиж амжаагүй. Тэгээд одоо Робт нь бас бүрэн дуусаагүй орж ирж байна. За. За одоо нөгөө хоёр багийн тоглолт биш энэ хоёр хөгжөөн дэмжигчдийн тоглолт болоод хувирч чинь үгүй юу. За одоо Номотек. За 10-т сайн нэг зассан. Одоо тэгээд засснаа үзье. Шүгэл дуурсан, цаг явсан. За, бөмбөг сал. Цаашаа яваад байна. За, цаг ажилласан. 3.5 секунд явсан. Өөрөө шид. За, цаг дууссан. Шинэ Монгол технологийн дэд сургуулийн Номотек баг. Өсөлтөөтэй байлаа. Аим сэтгэл хангамжтай байлаа. Бидээс өөрсдийнхөө гэсэн алдаануудаа олж авлаа. 1250 тавигт хүч бүхний жоохон онооцлоо тэгээд нэг жоохон яагаад масс үүсгүүлээд байна. Тэдний ч ихэнх роботууд бүгдээрээ юу нь бол уцнууд нь дээшиг ингэ явж илээ. Тэн дээр нэг жоохон асуудал үүсгээд байна. Энэ жил бол чанга байна. Юу нь бол аим үзээтэй гэх юм уу? Одоо ингээ хоорондоо ингээ тэмцэл аим их байна. Тийм болоод бус багуудын амжилт хүсье. Илүү их ингээ өөрсдийнхөө уур чадваруудаараа олон жил жоох олон сар ингээ нойргоо хонсны бүтээсэн бүтээлээрээ одоо нэг өдөр тулцж байгаа болохоор тэргээ бүгд амжилт хүсье гэж хэлээ. Бөмбөг дараа доошоо гараас суула ап. Монгол Улсын их сургуулийн соён баг 2 баг. Эрчим хүчний инженерийн сургуулийн Эрчим баг. Соён 2-ыг яаралтай дуудаж байна талбай дээр. Соён 2 багийг талбай дээр яаралтай дуудаж байна. Анхаараарай. Монгол Улсын их сургуулийн Соён 2 багийг талбай дээр дуудаж байна. За бэлтгэл хангагдсан байна. Шүүгчид, туг өргөж, анхааруулах тохиог багуудад өгч байна. За Соён 2 баг талбай дээр робто байрлуулж чадаагүй учраас эрчим хүчний их сургуулийн эрчим багийнхан тоглолтыг явуулах нэ. Цаг явсан. За энэ бол маш том давуу тал. Өрсөлдөгчгүйгээр маш тайвнаар талбай дээр тоглолтыг үргэлжлүүлэн эхний 8 секунд нэг залт хийгээд авах ёстой. Эргүүлэхдээ бөмбөгийг досож авч чадсангүй. Соён 2 багийн хувьд тун харамсалтай байна. Тоглолтын өмнө Роптон техникийн саадлал гарч ажиллагаагүй болсон. За эргэлттэй бөмбөг тосож аваад нэг урагшаа алхаад бөгөөд авсан. За роботууд бүгд өөрийн гэсэн онтой байгаа, харамдаг. За эрчим багийн хувьд бол ямар нэгэн лазер болон он чиглүүлэгч ашиглаагүй байх шиг харагдаж байна. Монгол Улсын их сургуулийн соён баг 2 баг. Эрчим хүчний инженерийн сургуулийн Эрчим баг. Оператор маш сайн мэдрэмжтэй өөрөө сагсан бөмбөг тоглодог. За бас хаана самбардуул орох вэ гэдгийг
биеэрээ мэдэрдэг тим оператор байх ёстой. За харцгаая. За энд бол лазерын өн харагдаж байгаа юм байна шүү. Улаан. Оп. Тийм ээ. 3 оноо. За 112 секунд байна. Өрсөлдөгч байхгүйгээр дангаараа тоглож байгаа учраас сайн туршилтаа хийгээд хаанаас хэрхэн шийдвэл болох вэ гэдгээ бүгдийг чеклээд авах хэрэгтэй. За дахиад явсан. За зарлалтаа хийх ёстой. Юу болвоо? Даваад нөгөө талын талбараа орсон учраас тоглолтыг дахин эхлүүлж байна. Шүүгчид шүгэл дуурч тоглолтыг эхлүүлсэн. Яах юм байхгүй. 100 секунд үлдсэн байна. Оп. За. Тэр тос жавдаг гар нь бол шидсэн араас урагшаага автоматар сундаг юм байна өөрөө мэдэрч. Дутцоо. За. Оп. Монгол Улсын их сургуулийн соён 2 баг. Эрчим хүчний инженерийн сургуулийн эрчим баг. За. Хэрхэн залхыг бүгдээрээ харцгаая. Оп, урагшаар нэг алтлаа тосоод авлаа. За энэ бөмбөг залаагүй байхдаа 100 бөмбөг тосчаагүй байхдаа 100 хэтэрсэн гэж алдаа өгөөд дахин эхлүүлж байна. За оп. Роботын хийцлийн аль нэг хэсэг нь талбайн зураастай харьцаж байх юм бол шүүгч зөвшөөрж байгаа. За харъя. Оп. За дараагийн 2 баг бэлдэж байгаарай. Бүсийн тоглолтын 8 дахь тоглолт. За урдталтаа нэг улаан лазертай. За тэр лазер нь бол яг 3-ын шугам дээр тулж зогсож байгаад онилж байна. Эрчим багийн роботын бөмбөг шийдэлтийн эргүүлэг нь шийдэлт болгондоо өөр байгаад байна. Энэ за цаг дууссан. Эрчим хүчний инженерийн сургуулийн эрчим баг. Роботыг гарсан хэвдрэл нь болохоор бид нэр энэ жил сөрөг дугуй хийх гэж оролцсон. Тэгээд тэрийг RS485 гэдэг протоколоор холбоод ажиллуулах гэдэг. Тэгсэн чинь тэрэн дээр нь холболтын асуудал гараад ирсэн. Туршилтан дээр яг болж исэн мөртлөө энд ажиллахгүй байна л да. Талбай дээр одоо янз бүрийн шууганууд, долгионууд байгаа юм болов уу гэж бодоод байна. Робот яг туршилтан дээр 100% ажиллаж байсан. За манай хүүхдүүд бол тал нь ерөнхийдөө шинээр орж байгаа оюутнууд байгаа. Тэгээ учраа олохгүй сандрах зүйл бол их гарч байна. Тоглолт хооронд бэлтгэл ажлаа амжуулахад зохион байгуулалтын бас асуудал гарч байна. Ахлахангийн оюутнууд нь бол баг нь роботонд явахгүй байхад их сэтгэлээр унах гэдэг юм. Тэгээ ийм их асуудал гарч байна. Гэхдээ яг роботоор гарч байгаа асуудлуудаа эвдрэл гэмтлүүдээ бол тухай бүрд нь засварлаад тэгэл дараагийнхаа тэмцээнд л амжилтаа олцохыг бодож байна. Жил болго их сайжирч байгаа, их сайн байгаа. Энэ жилийн дүрм өөрөө айгүй хэцүү контакттай спорт нөгөө багийнхаа роботтой заавал харьцаж ажиллаж байгаа учраас ер нь бол маш хүнд тоглолтууд явагдаж байна. Асуудал нэмлээ тэмцээн маань нэлээд хүнд явж байна гэсэн үг. Тэгээ тоглолтын үед. Яах ч наваас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байд. Аваад байгаа юм.
Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий ZTE Nubia бэлэн боллоо. Нэг гоохон байна. Хүн дутчаа болдгүй. Ганц тарчгүй. Godlike. Maniac. Монгол Кайсын сургуулийн Мокобат Шинэ Монгол технологийн коллежийн New RoboBug. За 3 2 1 тоглолт ихсэй. За хоёр талаасаа хурдтай явсан улаан тал буюу Мокобагийнхан бөмбөгийг эзэмсэн ямар удаан явж байна. Шүгэл дуурч Цэгэрлээс тоглож байгаа New RoboBug бөмбөг шилжсэн хурдтай орсон. За энд 8 секундэд амжиж залалтаа хийхстэй. Ой ямар гоё юм бэ. Одоо бөмбөг эзэмсээр байгаад зогсоод шидэлт хийж болно. За шүүгч шүгэл дуурч. За торонд хүрснээр бөмбөг хураагдсан байна. За бөмбөг улаан талд шилжсэн Мокобагийнхан одоо довтлоно. За явсан. За. Хитрхи удаан байгаад байна да. Ай. За New RoboBug шүжигнад орсон. Яагаад явчихваа? Зооно хитрхгүй штэ. За одоо 8 секунд дамжих ёстой шүү. Оп. За зарлалтаа хийн. За бөмбөг дахин цэгэр багт шилжлээ. New RoboBug-ийнхан одоо довтлон. За шүүгчдийн за нэг роботогоор тоглолтыг үргэлжлүүлж байна. За ямар гоё зарлалт хийж авд юм бэ? Одоо шиднэ. За энэ бол самбарын яг гол туссан. Одоо ямар байдлаар шидлэх нь үзцгээ. Ай. Дээгүр нь илээд л гарлаа да. За New RoboBug-ийнхан шүжигнад орсон. Зарлалтад асуудалгүй. Оп. Энэ ойгод буухыг бол маш нарийн тооцоолсон байна. За яг түрүүчиг шигээ барьсан. Баг зэрэг зүүн тишээ хазаасан. Яй. За бөмбөг талбайгаас гарсан. Хамтран зохион байгуулагч, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. За New RoboBug-ийн робот ямар гоё ихтгэдэг юм бэ? Сарнаан дэлбэлж байгаа юм шиг дэлбэж шүү. Оп. За Mokobug урагшаа довтлсон. Хандаа явсан. За нэг дугуй байхгүй болсон. Нэг гарууд өрхтэй роботын нэг омны дугуй байхгүй болсон учраас иргэд байна. Доороо иргэд байна. За New RoboBug-ийнхан зарлалтаа хийн. Арай л яарчгүй да. За явсан. Чарма. Яа, тэр дэлгэж мэлгэж байгаа нүүр. Ай. Энэ кистер гар нугарч бөмбөг хөөргөж байгаа шидэл бас яг тийм 100% дахин давтагддаг ийм зүйл биш байгаад ах шиг байна. За 100 давсан гэж байна шүүгчд. Бөмбөг улаан талаас буюу Mokobug-аас
За 8 секунд дотор үйлдэлээ хийж чадахгүй байгаад байна. Энэ машинуудад нь ямар нэгэн алдаа гарсан бололтой. За тэмцээн эхлэхээс өмнө бүх багуудын роботыг жин дээр тавьж жинсэн. За багууд өөр өөрсдийнхөө жин дээр сургууль дээр үзээд ирсэн учраас яг үндсэн жинтэй одоо таараагүй тохиолдолд роботын эд ангиудыг хөнгөлсөн, авч хайсан ийм тохиолдлууд гардаг. Би тэр утгаараа бас зарим нэг роботуудын ажиллагаа 100% биш байгаад байна. За 9 секундын хугацаа үлдсэн ч аль баг нь одоогор оноаваагүй байна. Гэхдээ тэмцээнийг Монгол Койсын технологийн коллежийн Моко багийнхан төрүүлж хошуужилж яваа. За зүтг. За энэ дугуйтай холбоотой, мотортой холбоотой асуудал гарсан учраас өдөрдөж чадахгүй гадаг шиг байна. Шинэ Монгол технологийн коллежийн New Robo баг. Болж исэн юу гэнэ. Тэгэл энд ирээл иймэрхүү юм болчихлоо. Уг нь манайх үзчихээр л бас л да. Даач. Жохон алдчихлаа. Код модны алдаа. Энэ бол жилийн зохион байгуулалт нэлээд сайн байдаг. Энэ жилиг ч гэсэн нэлээд их сайн өргөн хүрээтэй, талбай их сайхан, зохион байгуулалт их сайтай, гоё болж ингэж харж байна. Тэгээ багууч гэсэн итгэвтэй нэлээд сайн оролцож ингэж харж байна. Яах наваас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байна. Аваад байгаа юм. Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий ZTE Nubia бэлэн боллоо. Нэг гоохон байна. Хүн дутчаа болдгүй. Ганц тарчгүй. Triple kill.